Юу ч хэлсэн юм. High vlog. Ой, high vlog. За, өнөөдөр анхудаа vlog хийж үзэх гэж байна. Үзэж байна. Үзэх гэж биш үзэж байна. Тэгээд өнөөдөр чи салхитай, шуургатай, бороотой, занстай хавар шиг нэ. Зам тавиад өгчий. Тэжээс сэтгэлтэй залуу шүү. Тэгээд зам тавиад өгчлөө. Тэгээд одоо ингээд хаашаа явж байна вэ гэхээр одоо ажлынхаа зүг явж байна. Тэгвэл гэрээс агаад ажлынхаа зүг явж байна. Би бол өнөөдөр бол ингээд сургууль дээр очиод бол бас ингээд сургууль дээр байгаа жоохон бичлэг төрснөөс оруулах гэж бодчихсон байхгүй. Ууланд бодож ирсэн. Тэгсэн чинь хичээл амарцсан миний хувьд. Дөнгөдний гараад тусцсан. Тэгээд сургууль авах шаардлага болоод. Би санаар юу хийсэн? Шинэ драма хийсэн заяа. Тэгээд тэрийг хэлсэн чинь тэр авиг хөөрхөн гэнэ лээ. Би өв амир агуу жүжигчин юм байлээ л. Гой кино хэлсэн. Тэгээ би танад тэрийг үзчихээ ярьж өгсөн. Эхэндээ бол одоохондоо бол яаж байгаа заа. Би үзэх хэрэг илрүүлэхтэй амин гой прокурорын дүр гэж. Юу шин зан тавьд өгчлөө. Сэтгэлтэй. Танаас нь тавьж өгч байгаа юм. Танд юу биш. Залууч хүн болгоно юу биш. Нөөцтэй ингэж тавьж би нэг кино одоо ингэж кино сонгож үзэн штэ. Тэгэхээр надад ингэ хүмүүсийн шалгуур тавьдаг штэ. За энэ үнэлгээ хүмүүс зарим хүмүүс одоо ингэ үнэлгээг нь хараа те. Ийм үнэлгээтэй киног үзэн. Одоо рейтинг ингэ харна. Одоо тийм байтгүй рейтинг харах маа. Би зүгээр царайлаг царайлаг ихтэй мэгтэй дүрэн царайлаг заяа. Хойлоо царайлаг юм уу од байх юм бол би тэр хүмүүс шууд ингэ юм бодох үзчихсэн заяа. Угаасаа ингэ тийм одоо алдар нэртэй царайлаг жүжигчин тоглосон гэж угаасаа муу кино байх юу байхгүй гэж та. Шанс авахгүй гэж одоо тийм шууд үзчихсэн. Тэгээд тэрний хувьд тэрэнд надад юм зүс нэгтгэл. Тэгэд үздэхдээ олон байдаг хаа. Байдаг байх гэж бодож байна. Байдаг юм уу? Амны болгон шиг нэг. Гоё би танарт юу ярьж байгаа вэ? Их үдчихээс хамгийн гоё драмагаа ярьж байгаа. Миний хувьд ингээд үзчихсэн хамгийн гоё драма болгоод нарны үр задаад байхгүй юу? Манай ах их ч тоглодог юм. Тэр киног би ямар ч хүлээлтгүй үзсэн. Жил мэлийн дараа үзлээ тийм. Ингээд гэртээ ингээд цагаасаар ингээд гэртээ ингээд хийцүү гівтчих байна. Яг шинэ нэгэн болов уу хоёр бол. Хийцүү гівтэл гэж байжсэн чил Asian Box-тэй нэг юу гардаг байхгүй кино гардаг байхгүй. Тэгэл эхний анги үзсэн чинь нарны яг эхний анги үзсэн чинь айгүй таалагдаад энэ ямар гоё драма вэ гэсэн чинь Asian Box ингээд яадаг заяа. Ингээд бүх анги ингээд 16 анги шууд ингээд угсраа гаргацсан заяа. Тэр нээр амар гоё. Тэнгүүдээ ингээд надад ингээд яатсан заяа. Амар дотн сэтгэл үлдсэн. Ингээл анги ахих тусам ингээд яадаг заяа. Ингээд донтуулдаг ингээд. Вау. Охин ингэж найрдаг юм болоо. Охин ингэж найрлах гоё юм болоо гэж амар бол айдиа өгч байгаа тийм. Тэр амар гоё гэж амар догдуулдаг ингээд. Амар догдолтой. Нэг үзэг болондоо одоо үздэг л одоо би ингээд байгаас ингээд түүж үздэг байхгүй. Тэгэл үзэг болгоод догдуулаад. Вау. Одоо ингээд энэ хоёр ягаад салцсан юм болоо гэх. Ийм гоё хайр байж болд юм уу? Гэтэ кинонд дээр тийм гоё хайр байдаг байх гэж би боддог. Би K-pop-ын талаар зөө. Ингээд яадаг. Одоо тийм хамтлагийн гişүү дууч жүжигчд одоо тэдний одоо ингэж гоё сонирхолтой одоо тийм факт илч одоо тийм хийдэг контент хийх юм уу бодож байгаа. Гэтэ тэр яах юм би яг зориг чадахгүй байсан юм байна л та. Одоо тийм контент хийх надад би тэрийг аим удаан бодчихсон. Гэтэ би ингэж бичлэг хийж амар их боддог гэсэн ингэж YouTube дээр бичлэг хийя. Гэтэ ингэж зориг хүртэх үү. Ягаад ч юм цаанаасаа ингэж нэг амар төгс чанарын бүр компьютертэй болж уцтай болж тийм юм. Одоо ингэ хүн болон төгс юм үзүүлнэ гэж одоо боддог гэсэн чинь. Ягаад ч юм бэ? Тэгээд тэр амар бураас юм байна. Зүгээр хацаа барай л хахад зүгээр аач үжил хийх юм байлээ л тийм. Хин найзуудаа ч гэсэн амар ярьдаг гэсэн хэвхэв. Big Bang-ийн одоо ингэ хамгийн анхны дуу гарахад тэр comeback хийх өдөр ингэ миний юу одоо
бичлэгний хамгийн анхны өдөр байх болно гэх. Найзуудтай амар ярьж байна. Тэгсэн чинь өдөр аим угаасаа ударсан. Big Bang-ийн би бодоо бодлоо. Би ч сарын хавраас хийсэн гэдэг чинь Big Bang-ийн дуу гараад баг жилийн дараа хийж байгаа юм да. Тийм жилийн дараа хийж. Гэхдээ эхлэн бол 50% гэдэг бол түүний нэг хэлчиэмэл нэг зөвлөд хэлчиэмэл болохгүй юм байдаг байлээ. Тэгэд одоо гэх итгэвтэй хийхийг бодно. Хичээл амарсан ч амир зав төлөвтэй бүтэлсэн юм шиг. Итгэвтэй ингэж влог ч юм уу те. Планет 2 3 удаа влог хийдэг ч юм уу. Сэргэлтэй тэмцлэг хийдэг ч юм те. Тийм байхыг бодно. Хичээнэ. Түрүү ажиллаа орж ирээ бэлээ гэж бодаагүй. Тэгээд гээс орж ирээсээ цэвэрлээ гэж хийчлээ. Зам гоцрох маягтай ирсэн. Тэгээд нуурт цэвэрлээ хийчлээ. Одоо цаг юм чам би. Цаг чарсан юм шиг. Одоо цаг 8 9 цаг болж байгаа юм байна. Ажлаагээ суужлээ. Ямар ч юу гэсэн ямар ч хийцүү биш юм байна. Бисээ ажиллаа хийж байгаа. Ажил дээр хийцүүлж байгаа. Ажлаагээ байжин танд гоё гудам харуулах уу. Одоо ингэж гараад энд ингэж надад алдарт шилхэн гудам. Нэг уранд хорт байна. Энэ бол дээр амар гоё гэрэл мэлхээсэн чинь. Ах болцоо. Тэгээд ингээд энэ уранд хортой тэнэс хүмүүс орж ирнэ. Энэ би сандлаар суудаг. Сандлаар энэ бэднээр ажилладаг. Энэ аим хөргөр гайнаад шүү дээ. Гай гайг. Чааст. Миний хаач. Нинэ үст. Ай. Энд юу хэмдэ? Болжмор юм болоо. Бас болжмор хаа. Ийм гоё аягнууд байна. Одоо бүгдээрээ доошоо бууж манай ажилчдыг харнаа. Ажилчтай танилцсанаа. За манай влог дээр влог үзэгчтэй хаа мэдчлэр хаа юм. За болгохын мэдчлэр. Мэдчлээ. Гоё мэдчлээ. Бой. Сайн уу гэрээ бро. За сайн уу гэрээ бат шүү сайн уу гэрээ. Манай үзэгчтэй гоё мэдлэлтэй. Миний бороо нэг сэтгэлэг үг хэлдэг нэг дүгээ хэмжээр гэдэг ч юм. За зээлээ. Манай үзэгчтэй мэдлэл хай. За хай. За би чамайг авахгүй шүү та. Хөөе. Зүгээр. За ингээд гэртээ очиж байна. Бис ингээд ажлаа хоёр хүн хөрөж өгөхгүй. Тэгээд өксөхгүй. Тэгээд нэг нь бол гэртээ болцсон. Нэг нь ингээд CEO орно гэж хэлсэн байна. Тэгээд гэрийн ойролцоо нэг CEO орж игээ. Тэгээд CEO-ийн гадаа ингээд би ухаандаа хүлээж авах гэсэн юм байсан байлээ. Тэгсэн чинь ингээд би CEO-ийн гадаа буунгуудаа би буусан гэдэг юм уу орхио авчихсан хаяа. Тэгсэн нөгөө хүн араасаа үеэж намайг хайж ирсэн юм уу? Дараагийн юм хүн хайж авдаг тийм. Хайж авдаг тийм болчиход байгаа. Тэгээд мартаад ивчтэй. Тэгээд тэр хүнээдээ бодож очиж гэрэл хөвж өгөөд тэгээд гэртээ ирлээ. Тэгээд анхны влог болохоор жоохон юм ярих хийх жоохон бичиг гэсэн бичиж чадсан боо. Тэгээд дараа нь туршлаад жаад явах хаа. За засаагаа. Bye.